толилуулж байна. Эрдэнэсийн сан дэлхийн хүүхдийн сонгодог зохиолын дээжис. Jenny Moore. Зохиолч Пол Гелико. Нэгдүгээр бүлэг. Энэ бүхэн хэрхэн эхэлсэн бэ гэвэл. Гудамжны хадагт цоохор муур хаврын нарандын нүрэ угааж хөвтсөн нэгэн бяцхан цэцэрлэгт очихоор асрагч эмээгийн гараас мултран зам хөндлөн гүйж гарснаа санах төдийч өөрийн машин мөрөгчлөө гэж Петр боджээ. Асрагч эмээ чарлаж нэг юм төг хийтэл мөргөх дуун гараад тэр дорхноо бүгд харанхуй давтав. Нэгэн удаа бөмбөг хөөж яваад унаж хөлөө шалбалсан шиг Петерт одоо тунч хүндүр байх ажээ. Тэрээр орондоо орчихсон асрагч эхэн түүн рүү нэг л сонин харж байлаа. Ээж нь алга. Ер нь гойж гоодож аваад түүнийг асрагч ихтэй хамт орхиод нэг тийшээ ямагтал явчихдаг байсан тул Петр гайхсан ч үгүй. 8 настайдаа асрагч эмээтэй байх нь оройтсон хэрэгэлтэй. Гэхдээ л ээж нь түүнийг салхинд гаргах, унтахын өмнө хамтдаа байх зав цаггүйгээс хойш бас яах ч вүлээ. Петр орондоо хэвтэж байгаа бол өвчтэй байгаа нь тэр. Өвчтэй байгаа бол ээж нь буцаж ирээд хамтдаа сууж байх төдийгүй муур олж авахыг ч зөвшөөрөх нь мэдээж. 100 ферм дээр тэрээр бүтэн сагс дүүрэн цагаан шар элдв малгай бас нэг цайвар шар муур тэргүүтнийг үдсэн бөгөөд мөнөх муур малгайнуудыг нэг нэгээр нь ээлжлэн их л омголон агаад инхрихнэр долоож байсан тэрл үес буюу долоотой байхаасаа мууртай болчих юмсан гэж хүсэж аснаа санах аж. Тэр муур зөөлөн бүлээн агаад дотор нь бас нэг юм хоржигнон үе хөдлөөдч байх шиг санагдаж байлаа. Муур таатай сайхан байхдаа тийм дуу гаргадгийг хожим олж мэдсэнсэн. Тэр үеэс хойш мууртай болохын хүслэн болж байвч түүнд огт зөвшөөрдгүй байлаа. Тэд Cavendish Square-т нэг жижигвтер байшинд суудаг. Аав нь хурандаа Браун гэж хот ховор ордог нэгэн эл хүслийн илт эсэргүүцэх нь үгүй. Харин ээж нь мууртай болчихвол бүх сөдлөх зайгүй болчих нь хэмээн цааргалсаар байдгийм. Гэхдээ гол учир нь асрагч эмээ муурнаас айдаг байсан бөгөөд муур авчихвал эмээ явчих нь гэж ээж нь болгоомжилдагтал байсан аж. Петр энэ бүхэнд дасаж, ёр амьдрал тийм гэдгийг мэдэж нэгэнт дассан ч муурын мөрөөсөл болж хажуу хавийн бүхий л мууртай нөхөрлөж золбин мууруудыг гэртээ авчирдаг байсан төдийгүй бүр нэг удаа асрагч эмээгээсээ нууж муур авчираад хувцсны шүүгээнд 2 ч хонолсон юмдаг. Асрагч эмээ муур хармагц барьсан туужуугаараа цохиод хөөчих буюу буланд харсан муурыг хүзүүнээс нь өргөж гараад гадаа чулуудчихдаг байлаа. Петр ч энэ үед нь харамсаж уйлхаа болсон. Уйллаач тэрүүхэндээ нулимс унгаад чимээгүй хэмэгшээ сурчсан байлаа. Харин одоо орондоо хэвтэж байхдаа нэг их чангаар уйлмаар санагдсан ч яагаад ч юм чадсангүй. Тэгэд ч ер нь юм ойлгомжгүй. Ор хөдлөөдч байгаа юм шиг, нэг тийшээ хөвөөдч байгаа айтай. Эмээгийн нүур улам жижигрээд, ер нь эмээгийн ч нүур биш, харин бүр зам хөндлөн гүйх зур машинд мөргүүлэн барьж авах гэсэн нөгөө муурч юм шиг түүнд санагдана. Үнэндээ бол энэ муур байсан бөгөөд өмнө нь суучхад түүн рүү эмээгийн шиг 2 их том бүлтгэр инхрийнхнүүдээр инээмсэглэн ширтэж байх ажээ. Энэ 2 том нүдийг харахад сэлүүхэн сайхан номин эрдний нууранд шунгах лугай адил маш таатай сайхан санагдана. Муурыг инээмсэглэхэд бүр тухтай дулаан таашаал авна. Харин гайхаш төрүүлсэн нэг юм байсан нь юу гэвэл муурын нүдний шил шиг 2 нүдэнд дүрэн тусч байхаагаад өөрийнхөө дүрийг танихгүй байлаа. Толгой нь муурын шиг дүртэй аж. Гар лугаа харсан чинь яг л муурын цагаахан сарвуу шиг юм үзв. Чингээд тэр үнэндээ бол яг орон дотроо биш, харин дээр нь хэвтэж байгаа юм байна гэдгээ мэдэрлээ. Хүнжил биш, харин торгомсог цагаан арьс нөмөрчээ. Судалт муур нэг тийш арилан одоод оронд нь орныхон дэргэд сууга биерхүү асрагч эмээгийнхэн дүр тодроод ирв. Зайл гэж хашгираад харвуу да хядал муур аваад ирж хэмээх асрагч эмээгийн дун хадав. Эмээ эн чин муур биш бие байна шүү дээ гэж Петр хариуд нь хашгирав. Би чамд хэлж байна шүү хэмээн эмээ гонгиноод түүн рүү тууж байгаа талайв.
Тэрээр буланд шигдлээ. Хэдийгээр тэр аргагүйд нь сарвганаж өрөвдөлтөйөө гонгиновч эмээ шилэн хүзүүнээс нь шүүрч сарвайлгасаар өөд рүү аваачлаа. Өглөж хараал ерөөл тавьсаар эмээ шатаар гүйн бууж гадагш чулуудчхаад хаалгаа тас хийтэл хаачихжээ.